Галт төмөр ахуйн хэрэглээтэй холбоотой осол Баянзүрхт өргөтмөн гарсан байна. Тодорхойлбол энэ 5 дугаар сарын 25-нд тухайн дүрэгт байрлах 31-р байранд ахуйн газтай холбоотой дэлбэрэлт болсон. Дэлбэрэлтийн улмаас хүчтэй тесрэлт үүсэж тухайн айлын цонхнууд хагарчээ. Харин осол болох үед гэрийн эзэд гэртээ байгаагүй тул хүний амнаас эрүүл мэндэд хохирол учраагүй. Тиймээс иргэдэг цахилгаан тасарсан үед цахилгаан хэрэгслээ бүрэн удраах газ болон шатамхай бодисыг дулааны их үүсвэрээс хол байлгах, галын аюулгүй байдлаа тогтмол хангахыг анхааруулж байна. Баянзүрх дүргээд 7 дугаар хороонд байрлах 31-р байранд бол 5 сарын 25-нд тог тасарсан. Үүний улмаас нэг айл бол газан билетгэн дээр юм хийж агаад газан билетгээ орхисон. Тог гинт ирэх үед цахилгаан билетийг халж эхэлснээр бол газны дэлбэрэлт үүсч одоо энд харагдж байгаа 3 цонх бол хагарч шилэн ингээд битүү өвсөрсөн нөхцөл байдал үүссэн юм а. Тэгвэл оршин суугчдын хувьд бол одоо хүүхэд болон иргэдийн хувьд энэ эрсдэлтэй байдлыг илтгэж байгааг хэлж байгаа юм. Тэгвэл албаныхны зүгээс бол орон сууцнд бол газан билетийг хэрэглэхийг хоригдолтгоо гэсэн мэдээллийг өгч байна. Ялангуяа онцгойлон оршин суугчдын дор энэ хоолны газар газ бол байх боломжгүй юм уу гэж би бодож байгаа л да, аюултай л гэж бодож байна. Айдууд ч гэсэн хэрэглэх бас аюултай юм байна шүү дээ, тий. Тэгээ айдууд бас нөгөө газ чинь өдөө авч явдаг шүү дээ. Тэгээ энд ингээд хүүхэд аюултай хол байлсан дээр юм болов гэж бодож байна гэж байна. Айгуу чанга дуурсан л та, тэгээд юу болов өн дээрээс юм унчууд гэж бодвол тэгээ гарч ирсэн чинь энэ газар бахан шил үсэрсэн. Тэгээд цаашаа харсан чинь 3 энийг айлын 3 цохон гурвал хагарсан л байсан. Тэгээд зөкстэй хэрэгэл сурах нь хамгийн түрүүнд чухал байх. Ялангуяа ямар нэг сургалт авах ч юм уу тэ аюулгүй байдлын талаас нь сайн мэдчиж тэгж дараа нь хэрэгэлсэн зүг байх гэж боддтой. Түүнээс огт хэрэглэхгүй байх нь хориодох нь ч одоо хайшин. Тэг яг нийтийн байранд бол хэрэглэх нь бол бас зохимжгүй л ах л та. Тийм дотор одоо азар хөөхт байгаагүй. Тэг янз бүрийн болсонгүй. Тэгээд ер нь бол одоо ингээд эн чинь нэг айлын 3 цонх шүү дээ. Гуруула нэг айл. Тэгээд яг тэр зад буудахад манайх 4 давхар айл аюулгүй хүчтэй дөрвөлдөг чимээ гаргасан. Тэгээ энэ шилэн ингээд бутраад бүр энэ үнсний дэлгүүрийн наагур унсан шүү. Тэгээ аз болж яаж энийг бүр хөөхд хөгшөд явж байгаагүй юм бас л энийг бол цаашдаа сайн бодолцоол асуудал. Ахуй хэрэглээний энэ одоо хийн газтай холбоотой асуудлууд бол нилээдгүй бол гардаг. Саяхан бас гарлаа шүү дээ. Тэгээд мэдээлэл авсан баг. Тэгэхээр энэ хэрэглээгээ өөрсдөө орон сууцны барилгын давхруудад бол өөрөө эргэлэх нь буруу байхгүй. Тэр нийтийн орон сууц буюу тэр орон сууцнд хичнээн айл үрх амьдарч байгаа гэдэг тийм. Магадгүй ганцхан хүний одоо өчтөрийн жишээ шиг л тэр нэг юуны шатсан утаа шиг л яг тэрнтэй адилхан магадгүй нөгөө барилга орон сууц зөв ашиглаагүйгээс техникийн шаардлагыг хангаагүйгээс шалтгаалаад асуудал үүсдэг. Ер нь хориглодог байгаа. Орон сууц бол нийт эзэмшлээ. Иймээс орон сууцнд ахуйн газ хэрэглэхийг хуулиар хоригддог байна. Гэтэл энэ чиглэл тавих хараа хяналт сулуугаас иргэд дураараа ашигладаг байна. Энэ удаагийн тохиолдолд цонх хагараад өнгөрлөө. Гэхдээ газын боллооны дэлбэрэлтээс үүдэн галт төмөр гарсан бол нөхөж баршгүй асар их хэмжээний хохирол үүсэх эрсдэлтэй. Иймээс ч иргэд орон сууцнд ахуйн газ ашиглахгүй байхыг онцгойл анхаарч өөрсдийн болон бусдын амнаас эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг санууллаа.